9 сараас ахуулаад өдгөө 12 сарын 29-ний өдрийг хүртэл бол хүүхдүүдтэйгээ айлуулах хичээл дээр нь үе даахгүй талтай нь маш онцгой анхаарч байна. График дизайны хичээлийг хөндлөнгөөс харахад бол их гой сайхан зүйл хийдэг ч гэсэн өөдөх тэрнээсээ залхах нэг зүйлийг янзлж удаан суух цаг авдаг, ядардаг. Тийм байх уу гэдгээс одоо айхсан гэх юм уу? Тийм байхгүй тулд хичээж өнөөдөр хичээлээрээ судалсан зүйлээ яг бодит практик дээр судалгаа хийгээд, шинжилгээ хийгээд тэгээд тэрийг постэр болгоод, за тэрийг тэгээд төсөл презентацийн болгоод, тэгээд тэрийг зураг авалт болгоод яг амьдрал дээр туршиж үзнэ гэдэг бол ирээдүйд оюутан болоод амьдрал дээр гараад яг энэ зүйл хүлээж байгаа. Тэрийг эртнээс ачааллыг авч үзээд эхнээс нь бид нар ийм зүйл хэлээж байгаа шүү гэдэг зүйлээ өнөөдөр ингээд суралцаад явна гэдэг бол их хүүхдүүдэд маш их левел агсан. Яаж л хийж байгаа зүйлийнхаа зорилгыг ойлгодог болж эхэлсэн. За мөн дээрээс нь хамгийн гол зүйл нь бол үе тэнгийнхаа хүүхдүүдээс манай хүүхдүүд маш их илүү левелээр өндөр явж байгаа. За нөгөө програм дээр ингээд ирээдүйд би иймтэй болно доо гэдэг цамцтай малгааны загвар цохоогоод ингээд хийсэн бол өнөөдөр бит гараад ирж байна. Тэгэхээр олсон мэдлэгээ яг хэрэгжилж чадаад тэрүүгээрээ уламжлаад мөнгө олоод чадж штэ. Тэгэхээр энэ хүүхдэд зорилго нь өссөн. Үе тэнгээс илүү явж байна. Энэ л хамгийн чухал санагдсан. Сэтгэл ханамжийн хувьд бол за яг хараахан амар лаг гоё байна сте хаппи байна гэсэн юм бол хараахан харагдаг. Тэгтээ манай төслийн манай сурагчид маань юу хэлж байна гэхээр маш их юм ойлгож авч байна л гэсэн юм ярьж байна. Ийм зүйл байт юм уу? Ингээл бид нар фотошопоо яг ийм зүйл хичээл ороод исэн юм байна шүү дээ. Ийм учраас бид нар зураг авалтын мультимедиа хичээл орж исэн юм байна шүү дээ. Ийм учраас л фотошоп програм дээр, Illustrator програм дээр бид юм хийдсэн байна шүү дээ. Эцсийн дүндээ ингэж хэрэглэх байсан юм байна шүү дээ. Манай GD чинь их олуулаа шүү дээ. Тэгэхээр төслийн багийнх одоо өөрөөгөр нороо шалгаад хийнэ. Зарим нь бол хийцэн сууж идэг, зарим нь бол хүүхдэл болсон, сахилах гутсан л явж гин. Зарим нь бол унтцсан л байж идэг, үнэхээр ядарсан. Тэгж ачаал авна гэдэг чинь мундаг шүү дээ. Тэгж ядартлаа юм хийн гэдэг чинь мундаг шүү дээ. Хийд юм ингэж чихэр жимс тоглоом надад хөөцөлж исэн доор л дээр. Тэгтээ хүүхд насаа өнгөрүүл хэрэгтэй. Миний хувьд бол гоё сайхан Google-тэй кино тавьж өгнө, кино үзүүлнэ, гоё дунднаараа тоглоно, зааландаа бас тоглоно. Цагийн өнгөрүүлнэ, хүүхд насыг нь хамт өнгөрүүлсэн. Хэрэггүй зүйл дээр бити фокуслаараа гэдэг юм. Цаг үргэлж хэлж идэг. Энэ цаг дахиж ирэхгүй шүү гэдэг бас дахин л ойлголт.